намайг Савсар гэдэг 68 настай. Тэгээд одоо би сая Сүсний апресэнд ороод энд ирсэн. Миний ирсэн өдрөөс энэ мөнхөө багштай уулзаад тэр нэг таниулах хуудас аваад анхны ирсэн өдрөөс л хичээл суусан. Энэ хичээл суухад суусан өдрөөс надад мэдэгдсэн оройд одоо энерги оройд яалаа гэхэд ус босох мэдрэмж төрсөн сууж идэл энэ таалмарлуу ингээд юм зах шиг санагдсан. Тэгээд их сайхан болж байна би. Тэгээд 5 хоногийн одоо 6 хоногийнхоо өглөө босоод миний ингээд хөлний энэ өөр ингээд захтнаад энэ айгу том зангирсан сууд маань жижигэрсэн мэдрэмж байгаа хамаагүй жижигэрсэн байгаа. Танай хөлийн судас бүдүүрсэн зангирсан зангираа нүчнөө гарцсан байгаа. Энэ үүндээ маш их баярлж байгаа. Олон жил болсон байна. Энд чинь би 99 онд орд орсон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш би тэрнээс хойш нь одоо барагтай бол булчин гай гаргаж явахгүй шүү дээ. Нэгэн амьсч бараг мөсч явахгүй. Тэгээд одоо бол би зүгээр ингээд нэгэн дэркатаа явахд болохоор болцсон байна. Одоо нэг хэсэг усны дараагаар бараг өөрөө зүгээр хүлээрээ явахд бэлэн болсон байх шиг байна. Тэгээд толгой малгай бас тэгэхэд аварт ясан дотор энэ толгойн энд бас ясан. Энэ одоо захиралдаг надад эхлээд энэ бончны захирал ингээд захирал энэ хоёр гүмэрд нэлээд өчтөй юусэн. Ерөөсөө эхний захиралтаар л ерөөсөө эдний багсаа одоо энэ айгуу гоё мэдрэмж төрж байгаа. Энэ одоо энэ хөр байсан өчингүүд арилсан бас дундуур нас толгой үүдсэн гэсэн үү? Тэгээд толгой угаасаа үүдэн шүү дээ нэг аварт орсон бол та. Тэгээд нурам руу ч үүддэг тэгээд гайгүй болж байна. Бас нөгөө зүгсэн маань ихэнгийн амаар дэвэрч хараад одоо ямар ч юм шингээ үдэж явж болохгүй байснаа. Одоо сүүлийн 2 өдрөөс л нэг дасгалыг хийгээд тэрний хүч юм шиг бүгд юм бол авсарч ил байгаа л да. Тэр сайхан тийг гой хоолоод энийг юу гэж хийж байгаа юм чи яаж. Гэтэл одоо ингээд өчигдөр өсөлөд миний одоо энэ төлөвлөлт шалцаачгаа юм гэж явж болохгүй. Гайгуулаа сайхан болж байна. Ийм учраас би одоо ингээд энэ мөнхөө багштай маш их баярлж байна. Би одоо юунд харж очиод хороонохон хороонтойроо ч гэсэн урина гэж бодож байгаа. Олон хүнд тусаалыг гэж бодож байгаа. Би бас нэг ядарсан одоо манай халаатанда байсан ингээд би багшийн энергийг чам дамжуулъя гэд их шаналж байгаа. Тэр шүнд би ингээд одоо жахан хэлж өгөөд ингээ энерги дамжтаймаа гэсэн чинь удаагүй амарч унтаад сайхан амарч ханаад маш их баярлсан дууссан. Тэр хүн одоо ч намайг тэгж дамжуулж байгаа гэж багшийн юу гэж өөртөө дамжиж байгаа гэж итгэж байгаа. Тэгээ манай дүүнэр хүүхдүүд энэ хичээл сууж байгаа. Хүүхд маань бүгд сэтгэлдээ маш өндөртэй маш гоё байгаа. Энэ ажил бол энэгүй юу маш гоё ажил зөв хоолойтой энэ хичээлийг бид нар бас бүгд сурч байгаа. Манай дүүний хүүхдүүд бас номнуудыг удирдах явсан. Ингээд амьдралдаа хэрэгжүүлэн цаашдаа бас тусуудад тусвал өөрсдөө зөв амьдрал сурах ийм гоёнтой учирлаа маш их баяртай байна. Тэгээд энэ ажлыг угаасаа манай эрүүл мэндийн яам ч гэсэн их дэмжээсээ туслаасаа улаас төр засгийн хүмүүс маань ч гэсэн дэмжээсээ энэ хүн энийг дэлгэрүүлэх төлөө тэгээд бүх Монгол хүмүүсийг эрүүл сайхан монгол хүмүүс бий болгоход их тусалж бүх улсуудад их тусалж өгөөсэй гэж бодож би одоо мөнхөө багшийнхаа Монгол байгаа үеийн тэр хичээл зааж байгаа газар болгонд нь очиж сууна гэж бодож байгаа. Өдөрт ядаж нэг удаа очиж сууна гэж бодож байна. Танд их баярлалаа. Ийм сайхан ажил хийж байгаа таны ажил улам өдөр болон энэ олон хүнийг сайхан гэрүүлж ийм сайхан болгоосэй гэж хүсэе. За баярлалаа. Таны түрүүн нэг сүсөө өдөө яаж нэг чинь бол чээж хорсож яхахыг хэлж байна тий. Чээж хорсоо. Бүр чээж хорсоор авах төлөгдөөд идэв. Төлөгдөөд үү? За. Тэгээд нэг төлөгдөөд тэр чинь бүр ингээд юу ч хорсоод ирсэн юм багийн амарч шүдэж ууж болохгүй. Тэгээд би угаасаа уг нь давс баг хэрэгт уусан удагч боловч уг нь бол давс маш их хэрэгэлдэг бас өтгөн цайж залуудаа ууж исэн. Гэхдээ одоо бол тэгээгүй. Гэхдээ давс бол одоо ч хоол ирдгүйсэн. Одоо би ямар давс гэх угаасаа надад илүүд болцсон юм яцыг хэрэгж болохгүй байгаа. Тэгээд энэ хоолундны юугаар зөв хоолтой юу ч гэсэн хичээлийн дагуу энэ оргил сувлынхан ч гоё надад тэгээд квисэн дагууд нь хоол хийж өгөөд
хоолой давсгүй хоолнд хийгээд ингээд чамаар соёлынхандаа шасар их баярлж сайн ээж шиг л байна. Багийн одоо төвчээртэй сайн ээж шиг орлынх нь надад үйлчилж байгаа. Үүнд маш их баярлж байгаа. Багштаа одоо бас баярлж байгаа. Тэгээ надад энэ одоо болоод би давсыг баг хэрэглэн угаасаа би хуурсан шарсан бас дургуй гэхдээ бүр одоо энэ дээр таныг зааж байгаа хичээл шиг бас хичээсэн байгаа. Би өөхөн дуртай сүүнд их дуртай тэр маань өөрийгөө хорсон байгаа. Одоо болоод угаасаа өөх басыг болоод татгалзаж тэгээд өмнөд тостоо би ажийн тос майлангай тосыг үүнгээ сайн мэдхгүй нүгтэй ажийн тосыг мэддэг майлангай тосыг авч бас ашиглан болж байгаа. Тэр хятад цуу гэдгийг чинь би ястаа тэр цуу муу гэж чинь хэрэглэхгүй байсан чи одоо тэр үн чинь тэр мөөгзөө хийх гэж идэж уйдаа гэж бодож байгаа. Харин одоо матресны дараа хидийд идэж явдаг юм болдог болоогүй болоо гэж бодоод байж. Тэр болсон нэ би. Йоо одоо тэгвэл таны чээж хорсох их гайгуурсан тий. Гайгүй өчтөр үдээс хойшоос болоод өнөөдрийн бүх хоолнд одоо сайхан байх. За. Сайхан бүр их. Хөлнөө цусны судалны одоо ангирал нь их багсан юм байна тий. Миний бие болоод ерөөсөн зүр төөрөөл ирдэг үндэ. Би хаалт бүлээс чинь ингүүд л урнаас авахлаа юунаас авахлаа зүр хармалцгүй. Бүх бие үндэ халдаг. Айгуу хой. Тэгээд миний нурууны энэ юу ч гэсэн өвчин багсч нуруу чинь бас ингээд амархан шилдэг би нуруугаа дандаа нурууны дасгал хийх гэдэг угаасаа эмтэлтэй болтоор ярьдаг. Тэгээд одоо би одоо сараар нь төлөвлөгөө гаргаад тархиныхаа цусны нарийслыг нурууныхаа гэмтлийг гих мэтлэнгээр бүр интегрүүлъя гэж бодож байгаа. Нурууна чинь өвчин гайгуурж байна уу? Гайгуурж байна. Тэгээд энэ миний чээж чинь тэгээ нөгөө төлөвсөр энэ чээд хоёр талаар ингээд амар өвчтэй хоо. Одоо энүүхэн жоох өвчин байгаа. Энүүхэн жоох өвчин мөр жоох өвчин жаа. Тэгээ энэ бус өвчин байхгүй болсон. Байхгүй болсон уу? Тэгээд бас юу бодож байгаа би энэчлээс энэ намраас эхлээл ягаад чинь их хамсгаад дурдсан байхгүй юу? Тэр чинь одоо тэр нэлээ уучирч. За. Энэ намраас юу хатанд их явах дуртай уу? Тэгээд уул хатанд ч айгүй зүв зүрүүдгээс чи энэ намар нэг амралтанд очиж явахсан чинь муулаар явахад айгүй хамсгаж ирсэн. Тэгээд одоо ер нь зүгээр байж ятаашгүй амсгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чи одоо энэ хитаанууд айгүй тэр амсгааддаг айгүй буурч байгаа. За тэгвэл олон сайн. Үүн дээр ч гэсэн энэ бор юунууд байна тий? Одоо харагдаж байна ингээд ягараад шингрээд байгаа шүү дээ. Айгүй шингрээд байгаа. Тийм үү? Тийм айгүй шингрээд байгаа. Өнөөдөр манай түрүүн дээр чи яасан юм туурц юм уу? Гүү нөгөө бороо чи ингээд ягараад ингээд шингээ ягаан байгаа биз? Ийм болоод байгаа юм. Ийм болоод байгаа юм. За тэгвэл гоё болчих юм байна. Тийм. Сайхан болж байгаа. Тийм маш гоё болж байгаа. Энэ палатанд нөө 5 дахь өдөр манай энэ Эрдэнэ гэдэг энэ сайхан эгч мөн зүсний хаалгатай орж ирсэн манай өрөөнд. Тэгээд энэ балан 6-аатай өгшин. Сайхан ийм сайхан өгшин. Тэгээд би ийм одоо сайхан ирүүлжих хоол дасгал юуна бислоглын хичээл явдаг юм аа. Тэгвэл хоёлаа орчиё. Энергийн төв ажилтгийн ингэж Эрдэнэ хичээс хэлсэн чинь жаахан бас сайн ойлгож өгөхгүй тэгээд 2 өдөр очиж амжаагүй. Тэгсэн гинэ миний номыг шүзээд тэгээд юуга ягаад миний энэ хөлний юу яшиг өглөө би гайхсан чинь хөөх за очие тэгвэл надад өнөдөр ястаа очие шүү гэд сайхан ирүүлждэг юм байна. Сэтгэл санаа ч гэсэн их сайхан тогтуун ч гэдэг юм уу одоо их сайхан тайван болдго юм байна. Тийм учраас би одоо энэнд мөнхөө гэдэг багшийн юунд лекцэнд явнаа. Ер нь олон түмхэн энийг ер нь явж ивэл бас зүгээр юм байна шүү. Тэгээ манай Эрдэнэ эгч өнөдөр ясангүй тэр гимнастикийн тэр ялангуяа маш их ёстой гоё юм байна гэсэн. Тэгээд тэр бас яг нөгөө амраах агшныг болол үнэхээр амраадаг ямар гоё юм бэ гэж гайхаж орж ирсэн юм сайхан юм байна. Тэгээд өөрт нь маш их гоё тааламжтай мэдэрсэн одоо өдөр өөр явна гэсэн явнаа. Тэгвэл нэгчээс нэг асууя. Та түрүү 2 өдөр та яагаад хэлж хад очоогүй байсан? Нэг итгэхгүй тэгээд нэг явж тийм юмд явдггүй болоход итгэдэггүй. За яах вэ гэд хаашаа тавиад байсан юм. Тэгээд маргадар нь
явж байгаа дээрээ. Тэгээ яваад өнөөдөр суугаад их сайхан боллоо. Их сайхан сэтгэл санаа тайвширдаг юм байна. Газар дэлхийд исэн их гоё харагддаг юм байна. Хүний сэтгэл их засардаг юм байна. За намайг ихцээ гэдгээ би одоо нойр гүтэлтэй болоод 10 гаруй жил одоо нэлээ ядарсан. Тэгээд одоо мөнгө агшихаа хичээл дээр нэг удаа суугаад тэгээ сайхан унтсан. Одоо тэрнээс хойш их сайхан унтдаг болж байна. Урд нь болохоор нэг нойр гүтэлтэй болоод сэтгцэн эмчтэр очиж нэг унтуулдаг юм авч исэн. Тэрийг бол нэг 10 хоног бичиж өгөөд 10 хоног уугаад 10 хоног л унтсан. Одоо энэ бүтэ 10 жилийн дотор. Тэгэхэд би анх бөнхөө багшийн хичээл дээр суугаад унтна гэхээр за юу л бол та худлаа л бах та гэж бодсон. Яагаад гэх юм бол би өөрөө юмд итгэдэггүй тийм хүн л дээ. Тэгээ мөнгө багшийн хичээл дээр суугаа байжсэн чинь гээд нэг өснөө шаржигнах шимээ. Тэгээд нөгөө нэг шувууны жиргээ сонсогдсон. Би тийм дуутаад унтдаггүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь л худлаа ахтаа гэж ингээ бодчихсон чи унтцсан. Тэгээд хүн намайг бүр цаг унтцсан байсан. Тэгээд бос хүн намайг ширээхээр би нэрээ би унтчлаа гэж өөртөө итгээгүй л дээ. Тэгээ одоо бол тэрнээс хойш нэхгүй удаа хичээл сууснаас хойш бол аягүй сайхан унтдаг боллоо. Мөнгө агштай бас ташрамд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ одоо мөнгө агшийн хичээл бас сууснаа надад юу хоцмоо гэвэл бас зөв хоол гэдэг юм бас сурсан. Би одоо турах гад бас зөв хоолт өчнөө газраар явж исэн. Тэгээд хувь хүн өөрөөсөө болж өөрийгөө хордуулдаг юм байна гэдгийг нэгт ойлгосон. Хоёрдугаар зөв хоол ямар хэрэгтэй вэ гэдгийг ганцхан удаагийн лекцэн дээрээс нь олсондоо айгүй баяртай байгаа. За тэгээд чинь хамгийн гол нь нойр гүтэлтэй л байсан бас. Тэр нь айгүй сайхан унтаж сайхан амарч чаддаг болсондоо айгүй баяртай. Би нөгөө ингээ унтаж чаддаггүй болохоор манай гэрийнхэн тийм чимээ анир гэж бэдгүү. Намайг унтдал хүлээдэг байхгүй юу? Юу ч дуурахгүй намайг унтж байгаа үед унтаагүй үед бол тэгэл шөнийн хамгийн эртдээ шөнийн 2 цагт унтдаг. Тэгэл заримдаа 2-3 өдөр нойргүй явчих нь. Тэгээ өөрөө айгүй ядардаг байсан. Тэгээд ер нь нойргүй байна гэдэг чинь ер нь хүний амар стресстүүлдэг, наснаасаа эрт хөгшин харагдуулдаг тийм болдго юм байл. Одоо бол айгүй сайхан унтаж амарч байгаа болохоор бас сайхан байна. Мөнгө агштай. Намайг Тагарваа гэдэг. Би 64 настай. Энд ирээд эрэхтэй хоолой чичрээл. Тэгээ улаан хоолой наривцтай болсон байсан. Тэгээ одоо ирээд энэ хичээлд ороод одоо өнөөдөртөө 4-р өдөр явж байна. Тэгээд одоо 2 хоног яваад чичрэх нь гайгүй болоод гар хөл балаарч өвддөг, толгой өвддөг, нойр муутай байсан, нойр сайхан хүрдэг болсон, гар хөл балаарч өвдөхгүй байгаа. Тэгээд судас 2 хүлийн судас их өдөө, хөл их өвддөг байсан, шатаар өсөж оруулахдаа хөл их өвддөг, хөл өвдөхгүй байгаа. Хөл өвдөхгүй. Маш их багассан тийм. Өвчин нэгт зовир нь багассан юм тий? Тийм, зовир нь багассан. Таны эхлээд явахдаа хоолой чичрээд үг ярьж хэцүү байсан нь үү? Тийм, хэцүү байсан. Тэгээ хоолойны өнгө өөрчлөгдөөд хоолой чичрээд уруул чичрээд тэгдэг байсан. Үг ярихад хэцүү тий. Одоо тэр зүгээр болсон уу? За. Таны тэр юу унтах их сайхан унтдаг болсон маш их зүүдлээд унтч чаддаг. Би их өвддөг шим аягүй зовиртай байдаг байсан. Тэгэхээр байсан. Сайхан унтж байгаа. Одоо сайхан унтаж амарч ядж байна. Зүүн төлөв нэлээд судрал өгөөд муу байсан хүлээж хэрж явдаг. Нэлээд балаарч өвддөг, мэдээ алддаг байсан. Одоо бол маш сайн болж байгаа. Сайн явж байгаа. Явах нь их сайн байгаа юм тийм ээ. Тэг балаарч өвдөхгүй байгаа. Балаарч мэдээ алдаж чинэрч өвдөхгүй байгаа. Тэгээ би энэ мөнхөө багшийн хичээлд 2 дахь удаага суусан. Эхний удаа суухдаа бол жоохон би нэг энэ тийм эргэнээд байсан. Эргэнээд би жоохон тавгууч юм шиг нуруугаар бөөрөөр өвдөд байх шиг байсан.
Тэгээд хоёр дахь удаага суусан чинь ерөөсөө гинтхэн нэг бүх биеэр ингээд халууд өгөөд хөлс гарч байгаа юм шиг хөлс шахраад ямар сайнтай нэг духныхаа хөлсийг арчиж үтсэнгүй миний хөлс ийм их гарч байгаа юм болов уу яасан юм бэ. Тэгээд ингэсэн чинь жоохон чихтэй байсан. Тэгээд чихтэй байхаар дахиад эргээд нэг сайнтай нэг 2-3 минут босноогүй юу ч юуг болцсон. Ямар ч тийм чиг мигч байхгүй нөгөө халуу оргидог. Тэр бүх бие халуу оргисон. Тэгээ хадуу оргидог юм маач байхгүй болсон. Тэгээд би сайхан намуухан хэвцэн тэгээд унтж байгаа унтаагүй хоёроо мэдэхгүй болсон. Унтж байгаа ч юм шиг унтаагүй ч юм шиг нэг хачин тэгээд байж энэ да энэ хугацаанд. Тэгээд тэр урсж байгаа тэр шувууж ирж байгаа энэ тэр нэг хөдөө орон нутаг би бол нар хангаан хүн л дээ. Тэгээд тэр нар хангаан нутгийн тэр шувууны жиргээ энд очиж бас зун очсон. Тэгээд тэрнтэй адилхан яг шувууны жиргээ дуугарж байгаа юм шиг энэ эцэг өвгдийн нутгийн усны юм гэж бодогдоод тэгээд их сэтгэл их хөдлөөд тэгээд хөлний хуруу гарны хуруу жимчгнээд тэгээд энэ тэнүүгээр ингээд гүүгээд нэг судасны юу ингэж гүүж байгаа юм шиг ингээд судсаар ингээд нэг долгоо гүүж байгаа юм шиг ингээд төл рүү ингэж ийш тийшээ гүүгээд гидсийн дотор нэг суул юм хөдөлж байгаа юм шиг энэ төр болж ил байна да. Тийм мэдрэмж надад төрсөн. Тэгээд алгастай бүр энэ сууйл гэж бодсон. Тэгээд одоо хоног хугацаа гарах болчоо тэгээд сууж чадахгүй л гарч. Нутаг усан даачаад нэг сайхан болж байгаа юм шиг бодогцол доо ер нь. Би уул нь өөрөө жаахан агдуу, жаахан бухимдуу, уул нь тайван хүн шиг байгаа шүү дээ би. Гэхдээ хэрэгтэй хэрэггүй юм жаахан бухимдаад ямар ч хэрэггүй юм тэгдэг болсон юм байгаа юм. Тэгээ одоо бол их сайхан тайван хэвдээд тэглээл дээ. Юм янз бүрийн бодогдохгүй. Тэгээ бид нар бол ерөөсөө нөгөө юм их бодоод их яриад сурцсан тийм ус байхгүй цаанаасаа. Тэгээд тэр сайхан ингээд тайван гэж бодоод за би тэр багшийн хэлж байгаагаар сайхан сэтгэл юугаа зүрх сэтгэлийг сайхан ингээд тайван байлгаад байхтэл нэг буруу бодол руу орчих гээд байх шиг өөртөө санагдаад байхгүй. Нэг юу ч бодгээ за би маргааш өглөө гармааргүй байтер бийж гарах болчлоо ч гэдэг юм. Тийм яг орчихоор нөгөөдгөөсөө дасан зогсоогод би ийм юм бодож болохгүй хүн одоо энэ багшийн хэлж байгаа гэж яг дагаад бодохгүй багшийн хэлж байгаагаар л би бие тайвшруулахгүй тэрийг бодоод бол би хэрэггүй дээ гэж бас тэр хооронд тийм юм бодогдчихж байгаа байхгүй юу. Тэгээ тиймэрхүү байгаа. Тэгээд ер нь хэдэн өдөр сайхан суул би их л өвчнөөсөө салах тийм байна л гэж ойлгож байна да. Гэвтээд 3-4 хонжана хамгийн түрүүнд би юу гэж хэлэх гэж байна вөхөр юуны өмнө бидэнд ирж энэ бясалгалаа явуулж ийм сайхан эрүүжил үйл ажиллагаанд явуулж байгаа ард түмнээ сайхан эрүүжүүлж байгаа мөнгө өгчтэй баярлалаа гэж хэлье гэж бодож байна. Яагаад учир нь юу вэ гэхээр би эхний өдөр энэ бясалгалд суусан тэгтэл тэр тавьж байгаа ая тэр бясалгалын хооронд бол би ерөөсөө баг тайвшираад ирнэ бараг л унтах шахуу болчихсон байсан л да. Тэгээд надад нэг төрсэн сэтгэл бол миний бие чи айгүй хүнд байгаа юм байна. Хүндэрчихсэн байгаа юм байна. Толгой тарих их өвдөж байна. Шилэн хүзүүгээр их хөшж байна. Би ерөөсөө тарих толгойн тийм хөөрсөн хөшсөн өвч надад байгаа юм байна гэсэн сэтгэл төрж исэн. Яг надад мэдрэгдчихсэн л да тухайн үеийн яг бясалгалтай. Тэгээд би за энэ нэг би яавал идгэх үү гэж урд өмнө би бодоод байдаг байсан. Тэгээд яг тэгж боцсараагаар бясалгалч дууссан. Би унтаа сэрүү хоёрын хооронд тэгээд миний хавьмын одоо хөлс гараал гэх юм уу. Тэгэл бясалгал дуусаад сэрээд ирсэн чинь миний бие байдгаар хүндэрчихсэн байхгүй юу. Тэгэхээр би миний энэ толгой тархины өвчин гэн одоо хүнддэг юм болов яадаг юм болов гэж удаад гайхаад тэгэл юм ботсонгоо тэгэл яваал ороод өрөөндөө ороод унтсан. Өглөө босоод ирсэн чи ерөөсө толгойн өвчин байхгүй болчихсон. Ерөөсө толгой тарих ерөөсө дандаа өвдөж босч ирдэг байхгүй шүү. Миний толгойн өвчин байхгүй болчихсон. Тэгээд би өглөө дандаа 5 цаг гэж босдог хүн чинь 8 өнгөртөл ерөөсө би сэрж чадахгүй. Унтаагаараа энэ эхнийхээ эмчилгээнд орж исэн. Тэгээд би яалтчгүй хүний биеинд өстө маш их өөрчлөлт өгдөг юм байна. Маш их ач холбогдол өгдөг юм байна гэдгийг би анхныхаа өглөөнөөс эхлээд би ойлгож эхэлсэн. Тэгээ би нэг өдөр бас дунд нь тасалчихсан. Тэр надад маш их харамсалтай өдөр юм шиг санагдсан. Тэгээ би өнөөдөр 3 дахь өдөртөө орлоо. Тэгээ 3 дахь өдөртөө ороод надад ямар сэтгэл төрөө гэхээр
би ингээд нэг бясалгал болоод ингээд хоошоо ингээд сайхан тайвшраад хөгжмийн аясаасаад ингээд нутаг усандаа очсон юм шиг сайхан санагдаад бүр л ингээд аав ээж бодогдох шиг болоод ингээд хэвтчихдээ гэвгэнтг миний толгой ороор хүндрээд ирдэг юм аа. Тэгэхээр нь би миний өвчөө одоо яг ингээд багшийн ярьснаар яг л одоо энэ чи ярьснаар ингээд яг л юу энэ бясалгалдаар нэг урд өмнө явж үзээгүй юм чинь ийм юм л мэдрэгддэг байхтай гэж бодоо хөвтчихдээ би зөөрмөл саргаад унтцсан байсан. Миний толгой ороо ингээд аюу тийм хүндрээл нэг толгойр оруул өвдөөл би хөөрөөд хөшөөд идэх юм болов гэсэн тийм бод надад төржсэн л да. Тэгээд унтцсан чинь би яг унт хоорондоо ингээд зүудэлдэг юм аа. Хоёр гараа ингээд аюу ингээд дэвчихсэн. Юу сөрөөл урсан сөрөөл толгойн ороо ингээд сэрүү татаал би нисчээ ингээд зүудэлдэг. Тэгээд зүудлээд ингээд нөгөө юуч дууслаа бясалгалч одоо дууслаа тэгэл ингээд багштай болол ингээд сэрээгээд ирсэн чинь миний хамаагүй хөдөрчихсэн байсан. Ерөөс хамаагүй маш их хөдөрсөн байсан. Тэгээд би гайхсан байхгүй юу? Яагаад ингэж ийм одоо сайхан ая сонсоод энэ бясалгалтаар ингээд хүний хамаагүй ингээд хөлрөөд би чи нөгөө баргийн нөгөө өдөр унтдгаа хүн чи унтаад тэгсэн мөртлөгөөс нөгөө толгойн ороо ингээд нөгөө хүндрээд ингээд хөөрөөд хөшөөд би толгойн орооны одоо энэ хөшин гөвчтэй байна ингээд толгой тарих өвддөг гэд бодоо хөвтчихсэн хүн чинь яагаад ингээд толгойн ороо ингээд сэрүү татаа сэнгэнээд нисчихв гээл их сонин бодол төрөөд энэс болоод би юу гэж дүгнж яана вэхээр эн чинь хүний биед маш их ач холбогдолтой юм байна. Үнэхээр эрүүлжийг гэвэл одоо энэ бясалгал ялангуяа мөнгө агшийн бясалгалд бол зайлшгүй явах шаардлагатай байна. Би одоо энэ бясалгал дээрээс эмнэлгээс одоо энэ юунаас өвлөөс гарan гартлаа би явна. Одоо ахаа 5 хоног надад үлдсэн байгаа. Би энэнд явна. Энэн дээр би нийлээ их эрүүлж байх гэж бодож байгаа. Өөрийгөө ерөөсөө бараг л өвчнөө бараг энд үлдээчээд энэ бясалгалын ачаар ирнэ эрүүл болоод гарна гэсэн тийм итгэл төгс сэтгэл дүүрэн байна да. Тэгээд би хамгийн гол нь юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр ялангуяа одоо бясалгал ихэд байдаг биерээс явах гэдэг надад зав болтгоо би явж чаддаг байхгүй юу. Тэгээд та бүхнийг одоо энэ мөнхөө агшийн бясалгалд яваараа. Үнэхээр үр дүнтэй. Үнэхээр та нар эрүүл сайхан болно шүү. Энэнд бол би бүр баттай хэлж чадсан шүү гэж хэлэх байна да. Тэгээд та бүхний эрүүл мэндэд одоо амжилт хүсье. Та нар минь үнэхээр яваараа. Энэ бол чин сэтгэлийн өвшөөр гэж хэлье да. Шиг баярлалаа яс баяр хүргэхээр багштай маш их баярлалаа эмчтэй маш их баярлалаа. Би үнэхээр эрүүлж ин гэж бодож байна. Таньжаа таны хайртай үйл ажиллагааг зөв сайхан хөтлөж явуулж өгнө. Ингээд та өөрөө унтаж амхаар болохгүйгээр таны бүх үйл ажиллагааны сайхан болно. Сэтгэл санаа чинь тайван амгалан болно. Ингээд эрүүл болохын чинь их үүсвэр тавигдаж байгаа юм аа. Энэнд дааж 2 цаг, би 3 цаг хагас явуул та нараа миний бүх хичээлийг сонсоод улам сайхан болно. Би ч анх гарснаа ойлгохтой болсон гэдэгт би итгэж байна. Та бүхний морин саадад миний хичээлийг сонсоод маш их баярлалаа. Өөртөө баярлалаа. Тэгээд одоо нэг хэдэн минут би энэ хэдэн минутанд яадаг бол миний хичээлийн зарчмаар одоо ярих хичээл гэдэг байхгүй. Энэ хин яриаг нийгминдээ ярь харилцан яриад энэ харилцан ярьснаас болоод би мэдэрч ирсэн, би байсан гэдэг юм уу. Энэ одоо өөрөөр хэлбэл миний хамгийн гол асуудал. За энэ ханаа 이게 또 이제 다가와서 이스라엘에서 대가가고 이제 함식인데 함사를 주는 게죠. 함사를 주로 하박사를 이게 이제 하사나 같잖아. 자 이게 인스타그램에서 대함사를 주는 게 사이 쭉 사이 쭉 사이 이제 사이. 자 우리나라에 보면 이제 군의 인기적이지. 나라서 이제 다른 나라서 다른 내일 저기를 눈들이 내리시고. тавталдрээс энэ соожин. Индивидуалтай эмчтэй хийгээд одоо 8 ханжаан. Тэмээ зүүн талдах батарч эдэг шиг байсан тэгээд тэр маань сайхан батлаа. Нормал чахаач сайн. Тэгээд тарих мэдрэл их сэргэж юм их сайхан
Олдмол их сайхан юм дуулмаар тэг санагдаж байна. Ой ухаан сайн багж байна. Та ч одоо 80 нас хүрсэн тийм ээ. Тий. Энэ хөл гарын мэдрэмж яах муу байсан юм уу? Тий, энэ зүүн талын нэг уудны юмнаас унсан байсан хэдэн. Тэгээд одоо бүр энэ бараг л энэ юугаараа нуурах моох нэг хачин тэр залбирга хазаад байдаг байсан. Тэгээд одоо гайгүй тэгтээ хөлийн чадал сайрч гэнэ үү? Би шатмаа тэр ер нь дажгүй явдаг юм уу гэсэн. Одоо бүр улам сайн болж байна. За танд баяр хүргье. Баярлж байна. Өнөөдөр коридороор сондог үйлчлээ. Өчигдөр өнөөдөр хоёр суулаа. Энэ сууснаар бол би маш их зүйлийг мэдэж авлаа. За тэгээд миний энэ юунд зүсэн дотор юм полит ургасан байсан юм. Тэгээд одоо өчигдөр шүн их өгдөж чонд урчин ерөөсөө өвдсөнгөө. Өнөөдөр ингээд юу бясалгалт суусны дараагаар би маш их хэрүүллээ. Энд одоо бас л өөрчлөлт орж ах шиг байна. Өвдөхгүй болж байгаа гэдэгтээ би одоо бас их баярлж байна. Ингээд бас маргааш суун өшөө одоо сайн болох байх гэж бодож байна. Ингээд таны цаашдын ажил олон механизм гаргахыг хүсэн өрөөй. Тэгээд бүх монголчуудаа ингэж эрүүл мэндийн талаар тусалж байгаа явдал чин сэтгэлээсээ баярлж байна. За би энэ бясалгал энэ эрүүл мэндийн одоо хичээл суугаад 2 удаа суулаа. Тэгээд энэ их Монголын ард түмний төлөө эрүүл мэндийн төлөө ийм их сайхан ажил одоо хуваасаа зохиож хийж байгаа. Багш таны цаашдаа энэ ажил үйлснэ улам өдрөг амжилттай болтгой л гэж хүсье. Эрүүл мэнд зайжирч байна. Миний нэрийг Ирина гэдэг. Би энэ бясалгалын хичээлд одоо 5 дахь өдрөө суулж байна. Энэ эхний өдөр би энэ хичээлд ороод суухад бол анхандаа сайн ойлгож мэдээч хүртэл байсан. Тэгээд бясалгалын хичээлийг явагдаж явах хугацаанд би зөөрмөлчихсэн байсан. Жаахан зөөрмөлээд тэгээд зүүн хөл рүү урсч байна гэд ингэж яхад би сэрлээ. Тэгээд сэрээд явснаас хойш л ингээд хичээлийн одоо 1-ээс 10-аас 1 хүртэлх тоолох хугацаанд нүдээ нээгээд сэрсэн цагаас ахуулаад ингээд хоёр нүднээс нулимсгоож бол ившээл гэж юусоо завсар зайгүй ившээл гэж байсан. Тэгээд энийг бол одоо би ер нь миний биед одоо бас одоо их өвчин байсан энэ маань илааршиж одоо би бас их зөв энерги надад хоримтлагдж байгаас болж би ингэж өөртөө тийм дүгнэлт хийсэн л дээ. Тэгээд өнөөдөр одоо сүүлийн 4 дахь 5 дахь хичээл дээрээс ахуулаад одоо ингээд бас бясалгал хийгээл ингээд хөвтөөд байж байгаа хооронд бол одоо бүр ингээд хамаг бие минь ингээд нүүр толгооноос ахуулаад толгооны орноос ахвал байхаа аргагүй ингээд бүр загтнаад ингээд бүр майжаад ингээд юугаад байгаа. Тэгээд энэ бүгд бол одоо надад бол их зөв энерги л одоо ер нь сэдий чинээрэл энерги сайн байна. Тэдний чинээр л одоо эрүүл болж өвчин минь илаарч байна л гэж ойлгож байгаа юм. Тэгээд сүүлийн 2 өдөр өчигдрийн хичээл өнөөдрийн хичээл хоёр дээр бол би одоо бас багш энэ хүмүүс анзаарсан байх хичээл ингээд нүд нээлээ би гараад явчихад байгаа. Энэ маань одоо ингээд ерөөсөө диск би хичээлд орохоос өмнө одоо бүр өөрөө ингээд бицчад орж иж байгаа байхгүй юу. Тэгээд тахтал ерөөсөө шээс сүрэл. Тэгээ энэ бүгд маань бол одоо бүр гарч бицсаад ингэж байгаа. Энэ бүгд маань бол одоо би сайхан энерги авснаас болж миний бид зөв энерги одоо сайхан авч байгаагаас болж одоо биед минь өөрчлөлт орж илаарч байна гэж би өөртөө дүн шинжилгээ хийж байна. Тэгээд мөнхөө багшд бол одоо хүмүүс их талархлын үгнүүдийг хэлж байна. Төр засгаас бас энэ хүнийг бас их дэмжиж туслаасай гэж хэлж байна. Энэ үгдийг бол би бас маш их дэмжиж байна. Мөнхөө багшийн талаар хүмүүс зөндөө бас сайн сайхан юмнууд хэлсэн учраас бол одоо хүмүүсийн хэлсэн болгоныг бол би дэмжиж байна. Миний энэ хөлний өвчин бол одоо баг 3 жил ингээд ясургалттай гэдэг бүр хөлмийн өвдгөө байгаад хоёр тийшээгээ майзгаж оожих гэж явдаг одоо ерөөсөө хөлмийн маш их зовёртой. Би өөрөө ер нь бас их хүмүүс бас их хөдөлгөөний дутагдал бас их байх шиг байна. Би голдол машин их барьж машинтай их явдаг.
Тэрнээс минь болоод одоо энэ хөл гар хөдлөхгүй байгаатай холбоотойгоос ийм өвчтөж болсон юм уу? Хөлмийн их өвддөг байсан. Тэгээ би одоо энэ ер нь хэрэглээгүй ч юм гэж ховор байна да ерөөсөн. Маш олон төрлийн ийм эмчилгээ хийлээ. Энэн дээр одоо 5 сарын хаалгаа сайн байдаг гэж тэгж тэр 5 сарын хаалгааг аваад одоо баахан тэр хаалгаагаар одоо бас нилээ хэдэн жорн найруулж тавьж байна. Тэрийг хэрэглээ. Талын хараар их авцарч байгаа өөхтөө холиод хоньны сүүл хийж байгаа тавьдгалыг тэрийг тавилаа юу 9 шидийн эмчилгээнүүд зөндөл хийсэнтэй цаг тутам болгонд бол хийж байгаа энэ өвдөг нэрээ цогрол болтлоо эмчилгээ хийж байна, ардын эмчилж хийж байна. Одоо бас эмнэлгээр чиглэл явж хийлгэж байна ойлгохтой явдаг болохгүй. Хөлмийн нэрдээс бас адаг сүлд нь одоо нэг үе хоорондын үений апрессент ч ордог юм уу гэж бодож ил байсан. Гэтэл одоо энд ирээд энд ингээ явснаар би одоо нэгчтэйгээ цугаарсан. Миний ихч их өндөр настай хоёулаа 2 майзгын минь шатаар л дээшээ доошоо цовраал 2 минь түшээл явдгийн. Тэс нэг өдөр одоо би ерөөсөө өөрөө мэдлгүй зүгээр сайхан шат руу зүгээр явж байна. Эндээ би маш их баярлсан. Тэгээ одоо шатад өөдөө гарахт бол бас их зовлонтой штэ хөл маань. Хүн бие хүндэрчэнд харган тэрнээсээ дээшээ гарахад бас их зүг. Дээшээ гарахад бол одоо ер нь төвөггүй болсон. Одоо уруудахад бол одоо уржигдруу сайхан бууж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол гайгүй болж тий. За тэгээ энэ бол одоо бас энэ бясалгалтай холбоотой гэж бодож байна дөө. За ингээд би одоо энэ онкоэмчтэй танилцаад бас нэг 2-3 жилийн үржил ягаад би урднаас Монгол улсынхаа нэлээд олон эмнэлгүүдээр явж өөрийнхөө эрүүл мэндэд бас их анхаарал тавьдаг юм л дээ. Тэгээд би одоо оюуны ажил хийдэг хүн чинь би дандаа худалдаа 8 ихэд бас чөлөө цагаараа яруу найраг зохиод орлоо. Энэ бүхэнд явах хүний бас цаг зав гардаг эрүүл мэндийн хувьд бас хүн чинь ядаргаанд ордог. Хүн өөрийгөө их олон жил явсан хүн машины жолоочч бай, эмчч бай, яруу найраг сэтгүүлч бай, багш нар их ядардаг шүү дээ. Тэрийг мэддэг. Янз бүрийн эмнэлэг сувлаар их явдаг. Эмнэлэг сувлаар явдаг. Гэхдээ сүүлийн үед бол одоо эрүүл мэндийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эмгүү эмчлэн гэсэн тийм урайлга гарчаа. Түүний нэг нь одоо манай мөнхөө эмчтэй би уулзаж энэ хүний одоо үтээсэн ном одоо хийж байгаа ажил үйлстэй танилцаж сургалтанд суусаа. Энэ сургалтанд сууснаа надад ямар одоо өөрчлөлт өгсөн гэхээр би шөнөх нойр хөдөлгөө ер нь тэгэл орой 9-10 цаг тоодоо тэгэл унтахгүй байж байгаа. Бараг жоохон ганцхан цаг унтаа 2хан цаг унтаа сэрдгийн 4 цагт. Тэгээ улсууд чинь ингээд уул 8 цаг сэрдэг шүү дээ. Тэгэхээр хүн амархгүй агшинд хүний юм маш яадаг. Тэрнээс бол янз бүрийн өвчин тусдаг юм байна. Тэгээд энэ мөнхөө багш маань одоо энэ гаргасан ном CD хичээд одоо манай Монголын ард түмэнд маш их одоо үүрэг гол оройд өгч гэнэ гэж би хувьдаа үзэж байгаа. Ер нь ингээ хүмүүсийг одоо олон ч хүмүүстэй одоо сайхан уулзаж усарч одоо сайхан хичээл сургалт явуулж байгаад нь би баяртай. Би ягаад гэвэл их нойр муутай хүмүүсээс нойр одоо сонин унтдаг болсон. Энэ хүний хичээл сууснаа сургалтанд сууснаар энэ эрүүл мэндэ бие зөв авчих юм эмгүү эмчилгээ гэдэг бол дэлхийн нийтэд гайхалтай эдвэн гэдгийг би одоо ойлголоо доо. Ягаад гэвэл тэгээд ер нь олон одоо юм одоо нуршихгүйгээр тэр хүний програм нь одоо бүтэн одоо 100 гаруй тийм програм байна. Зохиосон ном байна. Энэ хүний өөр юм бэ. Энэ хүн маань өөрөө одоо эмч, медсастрч мэргэжтэй хүн юм байна. Тэгээ энийг одоо сүүлийн үед ингээд одоо хуваараа ингээд сайхан одоо тэр Монгол улстай ингээд өөрийн сэтгэлдээ гаргаж энэ сайхан одоо мэргэжтэй одоо орд түмэнд тусуулгаж дэлхийн нийтэд ингээд тараас хасаж ингэж яваад нь одоо би туйлыг баятар. Ингээд манай Монгол улсын төр засгийн газар эрүүл мэндийн яам засаг төрөөс одоо зориуд энэ хүний одоо юуг сайхан сурталчилж цааш нь улам дэлгэрүүлж Монгол улсын хэмжээнд байхад дэлхийн хэмжээнд болохоор ийм одоо ийм хүн юм байна гэж би хувьдаа үзэж дүгнэж байна. Тэгээд одоо би одоо энэ хүний одоо сайхан энэ үсэд их одоо баярлж явдаг. Одоо би энэ хүний хичээл дандаа сургалтанд сууж байна. Жишээ саяхан гихт би одоо энэ оргил сүлд одоо бас ирж амхад энэ хүн бас энэ хичээлээс асаар олон түмэнд үйлчлэх хүмүүс их амсайтай байна. Ер нь яагаад гэвэл улсууд ер нь голцоо дандаа эм тэрэ хиймийн хор энэ тэмдгийн сүлжээний мараа одоо ямар ч эмчилгээ өгөө байсан шүү дээ. Зүгээр л одоо тухайн хүнтэй гоё харагдаад нүүрний тосчгоор тэр чин дандаа байгалийн хийсэн бүтээгдэхүүнээр үйлдвэрсэн байна.
тэгэхэд энэ хүн бол тийм өөрийнх нь бие энергээр өөрийн сэтгэл санааны засалт хийнэ гэдэг бол маш их чухал юм байна гэж би хоёулаа дүгнж үзсэн. Альва хүн ингээд хүнийг ингээд одоо хүн ингээд байж хахад одоо ингээд энэ дээр дүрнгээд хоёр хүнээс ингээд цусын авчаар хүн ястаг насварчдаг хүмүүс ярьдаг. Тэр хүн сэтгэлээрээ одоо ингээд өөр хүнээс цус авчгаад одоо танаас цус авлаа одоо 2 литр болохоор хүн янз бүрийн бодоход нөгөө хүн сэтгэлээр ингээд нүүр царай нь хуураад бүр ухаардаг тэр жишээтэй. Энэ багшууд сайхан хичээл заахад хүний одоо ой танд орцолцоод уханд. Зарим багш нар хичээл заахтаа өөр аргаар заатууд энэ хүн бол одоо эмч хүн учраас их гоё энгийн аргаар ойлгодог. Янз бүрийн тийм одоо ухуулах сурчлагын яриа байхгүй. Энэ энгийн зүйлээс хүн амьдралдаа ойрхон тусгаж авах. Тэр дэлхийн нийтэд одоо эрүүл мэнд гэж хүний Монгол хүний эрүүл Монгол хөтөлбөрөөс одоо тийм хөтөлбөр гарсан ба. Тэр чинь манай Монгол эрүүл Монгол хөтөлбөр эндээс ихтэн гэж би ойлгож байна. Энийг хамгийн гол нь манай төр засгийн засгийн газар манай эрүүл мэндийн газар бүр зориудаар сургалт болгож энэ хүний ажлыг үүсгэж дэмжих одоо би саналаа авч байна. Ингээд Төв аймгийн Баян Чандан сум амьдралтай эгийн гол гэж одоо өрхийн үйлдвэрлэл явуулдаг. Ингээд ийм хүн байгаа. Яруу найрч одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтны хувьд гэсэн энэ хүнийг соёлын байгууллагатаа би их үзэгдэхин хувьд энэ хүнийг бас одсон газар аймаг болгондоо мөнхөө багшигаа сурталж олон түмэнд таниулж байгаа. Илүү дутуугаар хүнийг одоо чимэж ярихгүй яг байгаа амьдралдаа энэ одоо мөнхөө багшийнхаа ажил үйлсэд нь улам их өдрийн амжилт хүсч одоо энэ хүний энэ багш нар одоо би одоо Монгол улсад одоо бас гаралтай ийм хүн юм байна. Говьалтай аймгаас аав ээж нь гаралтай. Залуу бага насндаа ингээд урд өмнөд төрчтэй ингээд эмчийн мэргэжлэрээ ажиллаж болсон ийм сайхан Монгол улсын төлөө эрүүл мэндийн төлөө хувь нэмээр болж ийм сайн эмч байна гэж хувьдаа дүгнэдэг.